Сайн байцгаана уу залуусаа. Cheetah King та бүхэндээ шинэ бичлэгээрээ мэдчилж байна. Гэхдээ энэ удаагийн бичлэг бусад бичлэгээс арай өөр. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө хайртай жүжигчин Black Panther дүрийг бүтээгч Chadwick Boseman-ы амьдрал замлын талаар ярихаар шийдсэн юм. Түүний гэгэн дурсгалд зориулж. Анх би YouTube чаналаа эхлэхдээ Black Panther гэдэг нэрийг сонгож байсан юм. Тэгээд энэ багийг зүгээд та бүхэнтэй бичлэг бүрээр хамт байхыг хичээж байсан. Гэтэл нэгдүгээрт би нэр хуулбарлах боломжгүй. Хоёрдугаарт би Black Panther гэдэг нэрийг зүүхүүц чадварлаг хүн биш учраас юм. Ямар ч тач өнөөдөр энэ бага зүйлсэн сүүлчийн бичлэгээ болгон Panther буюу Chadwick Boseman-ы амьдрал замналыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Chadwick Boseman-ы төрсөн 1970 онд Америк улсад Өмнө самун ихтэй маш хүнд онжилууд байв. Хэдхэн жилийн өмнө гэхэд арьс өнгөөр ялгуурлах нь тус улсын хуулинд харшилдаггүй байсан бөгөөд хар арстангуудтай аимшигтайгаар ялгуурлан гадуурхаж харцдаг байв. Хар арстангууд цагаан арстангуудтай нэг дор хамт байж болохгүй, байснаарч зогсохгүй, угаалгын өрөө, нойлын өрөө, уух усаа хүртэл тусад нь хэрэгэлдэг байв. Түүгээрч зогсохгүй нийтийн тээвэр зорчихтой хүртэл тусдаа оноос суудлуудад хар арстнуудыг суулгадаг байв. Chadwick-ийн хүүхэд нас энэхүү хүнд хэцүү цаг үеийн дөнгөж дуусчих үед нь байсан бөгөөд түүний хүүхэд нас аимшигтай хар түүхүүдээр дүүрэн өнгөрч байсан юм. Зүгээр тайван явж байгаад ачааны тэрэг гинэт ямар ч шалтгаангүйгээр түүн рүү хурдтай дарин сөрдүүлж байсан ба. Мөн нэг өдөр гэр бүлээрээ зармигны мухлагт очиход нэгэн цагаан артчаал тэдний гэр бүлээр дайжигнан тохуурхсан байна. Нулимсаа урсган биджин явах Chadwick-ийг аав ээж нь хараад түүний мөрийг чангаар натхан төвчих хэрэгтэй хүмүн. Хэрвээ бид уурлвал асуудал бүр дордно хэмээн түүнийг тавьшруулж байсан гэдэг. Доромжлыг эсэргүүцэл биш, зайлсхийх нь гаргалгаа байсан энэ үед арьс өнгөөр ялгуурлан гадуурхах нь хэвийн үзэгдэл байсан хүнд хэцүүхэн он жилүүд байв. Түүний хувьд стрессээ гаргах цорын ганц арга нь сагсан бөмбөг байв. Яагад гэвэл спортын салбарт хар арьснууд нь багч болов хүндлэлийг хүлээдэг байв. Chadwick болон түүний найзууд сагсан бөмбөгийн спорт сонирхож бие биендээ түшиг тулгуур нь болдог байв. Түүнийг ахлах сургуульд байхад дотны сайн найз нь бусдад буудуулан гинэт нас сурсан нь Chadwick-ийн маш хүнд цохилтонд оруулав. Түүний төрж өссөн Caroline мужид хар арьснуудыг үзэн ядхаас үүдэлтэй гэмт хэрэг зогсолтгүй гардаг байсан бөгөөд сайн найзынх нь өхөл Chadwick-ийг сэтгэлээр унахад хүргэж сагсан бөмбөгийн түнд ямар ч баяр баясгалыг төрүүлэхэ болж аз жаргалгүй болсон байна. Тэрээр найзынхаа дурсгалд зориулан босон явдлын талаар жүжигийн их бичин өөрөө найзынхаа дүр тогсон багш болон ангийн найзууд нь ихээхэн их таалагдсан. Үүнээс үүдэн Chadwick нь өөрийнхөө жүжиглэлтээр дамжуулан хүмүүсийн санаа болон нийгмийг өөрчлөн гэж өөртөө зорилго тавьсан юм. Ахлах сургуулаа төгсөөд тэрээр хар арьснуудаар алдартай Harvard-ийн их сургуульд элсэж жүжигчин найруулагчийн мэргэжлэр эзэмшсэн. Түүний мөрөөдөл нь гайхалтай найруулагч болох байв. Энэ үеийг хүртэл тэрээр жүжигчний мэргэжил тийм ч их сонирхолтой байгаагүй бөгөөд жүжигчин болох нь чадварлаг найруулагч болох зам нь байв. Энэ үеийг хүртэл тэрээр жүжигчний мэргэжил нь тийм ч сонирхолтой байгаагүй бөгөөд жүжигчин болох нь чадварлаг найруулагч болохын зам нь гэж боддог байв. Чадварлаг найруулагч болохын тулд жүжигчний байр суурийг ойлгож мэддэг байх нь чухал хэмээн тэрээр камерын өмнө гарч эхлэн жүжигчний мэргэжлийн судалгаар шийдсэн. Түүнийг их сургуульд байхад хариуцсан багшаар Cosby Show-ны эхнэрийн дүрээр алдарсан жүжигч Cecilia Rashid байв. Тухайн үед сурлагаараа тэргүүлж буй оюутнуудад Англи улс руу солилцооны оюутнаар сургах боломж гарч багш Cecilia Rashid нь өөрийн хайртай шав Chadwick-ийг заавал явуулахыг хүссэн боловч сургалтын төлбөрийн асуудлаас болж Chadwick татгалзаад байв. Гэтэл түүний багш ойрын танилудаасаа тусламж хүсч Chadwick туслах хүнийг хаан олж Англи улсын алдарт Оксфордын их сургуульд сурах бүх зардлыг нь спонсорлуулахаар болсон байна. Түүний сургуулийн хөтөлбөрт Orlando Bloom, Ant-Man Paul Lord, David Schwimmer зэрэг алдартай жүжигчид байсан байна. Chadwick нь тус хөтөлбөрийн амжилттай төгсөөд нутагтаа ирээд өөрийнхөө зардлыг спонсорлож өгсөн хүнийг мэдээд шоконд орсон гэдэг. Түүнийг спонсорлсон хүн бол алдарч жүжигчин Denzel Washington байв.
Үүнийг мэдсэн тэрээр хизээ нэгэн цагт нэр алдарт хүрсэн хоноо заавал Дензел Вашингтонд баярлснаа хэлэх болно хэмээн өөртөө амласан байна. Chadwick нь Black Panther киноны нээлтийн үеэр анх удаа Дензел Вашингтонтой уулзаж өөрийн хадгалж байсан үгээ хэлсэн гэдэг. Тэрээр миний сургалтын төлбөрийг төлж өгсөн танд баярлалаа гэж хэлэхэд Дензел Вашингтон түүнд тийм ээ, тиймээс л би энд ирсэн юм. Одоохон миний өрийг төлөөтгөх гэж хөвгөлтөөр хариулсан гэдэг. Chadwick нь олон танигдтал 10 жилийн хугацааг энгийн жүжигчний амьдралаар өнгөрөөсөн ба энэ хугацаанд тэрээр 2-3 ажил зэрэг гэж өөрийнхөө амьдралын хэрэгцээг арайхийн арга заадаг байв. Тэрээр өөрийн жүжиглэлээр нийгмийг өөрчлөн гэдэг санаанаасаа хизээж ухраагүй байна. Үүний талаар нэгэн түүх байдаг нь түүнийг олон танигдаагүй жүжигчин байх үедээ 40 жилийн турш тасралтгүй цацагдсан алдартай олон анги телевизэн шоу буюу All My Children гэдэг нэртэй шоунд тоглох санал ирсэн боловч зохиолоо уншаад нилээдгүй гайхширч бодолд автахад хүрсэн байна. Тус тоглох дүр нь тухайн үеийн хар арстнуудын талаарх хэвшмэл сөрөг нөлөөг агуулсан хар гангстерийн талаарх дүр байсан байна. Тэрээр өөрийнхөө бодлыг найруулагчтай хэлтэл найруулагч нь түүнийг үг дуугүй дүрээс хассан байна. Сонирхолтой нэгэн зүйлийг дуртахад түүний оронд тухайн дүр тоглосон жүжигчин нь Майкл B. Jordan бөгөөд хожмын өдөр тэд Black Panther кинонд хамтдаа дүр бүтээсэн байна. Өөрийн дүрээ алдсан нь харамсалтай байсан боловч түүний зориглож хэлсэн үгс нь баг багаар өөрчлөлтийг авчирсан байна. Тэрээр үүний тухай ярихдаа өөрөөс нь болсон эсэхийг мэдэхгүй ч тус дүрээс хасагдсны дараа тухайн дүрийн найруулагчид нилээдгүй өөрчлөлт орсон нь түүний хэлж байсан санаануудыг тусгасан байсан гэдэг. Түүний нас 30 гарч эхлэхэд жүжигчний замналаар амьдрахад оройтсон нас гэж тэрээр бодож эхэлсэн байна. Улмаар тайзны жүжигчний ажилдаа төвлөрч эхэлж байх үед гинтийн үйл явдал тохино. Энэ явдал нь түүний амьдралыг алга эргүүлэх мэт өөрчилсөн байна. Хамгийн сүүлийнх нь гэж бодон оролцсон киноны дүр сонгон шалруулалтаас гол дүрийн дүр тоглохоор тэнцсэн байна. Энэхүү кинонд бодит түүхэн дээр сэтгвлэн бүтээсэн бейсболын тухай өгүүлдэг 42 гэдэг нэртэй кино байсан. Америкийн мэргэжлийн бейсболын түүхэнд тодор бичигдэж үлдсэн анхны хар арст Jake Robinson гэх бодит түүхэн хүний дүрийг бүтээсэн байна. Тус дүрийг бүтээхийн тулд Chadwick нь өдөрт 6 цагийг бейсболын бэлтгэд зарцуулдаг байснаас гадна барианд амжилттай хурдан орохын тулд бейсболын талбай дээр 80-аас 100 удаа гүйн бэлтгэл хийдэг байсан байна. Энэ кинонд маш амжилттай тогсноос улбаалan олон киноноос бодит түүхэн дөрөх бүтээх саналыг авч эхэлсэн байна. Түүний бүтээсэн дараагийн дүр бол Soul дууны загалмайлсан эцэг James Brown-ы тухай байв. Тухайн дүрийг амьлуулахын тулд сарын турш дуу бүжгээр хичээлж James Brown-ы тайзан дээрх зурагтлыг чадварлагаар буулган амьдуулж чадсан байна. James Brown-ы тайзан дээрх хөдөлгөөнүүдээс хамгийн ярвигтай нь аасуулт байсан бөгөөд концертын зураг авалтын үеэр 90 гаруй удаа аасуултаар тасралтгүй сууж болсон гэдэг байна. Дараагийн тогссон кино бол 2017 онд Marshall нэртэй кинонд тогссон явдлаа. Энэ кинонд ч мөн адил бодит түүхэн хүний дүрийг бүтээсэн байна. Thurgood Marshall нь Америкийн анхны өнгөт арьстай дээд шүүхийн гишүүн байсан байна. Ерөнхийлөгч асан Барак Обама хүртэл энэ хүнийг хамгийн их хүндэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан удаатай. Барак Обама парламентын гишүүн байх үедээ Thurgood Marshall-ын маш том хөрөг зургийг өрөөндөө тавьж байсан удаатай юм байна. Ийхүү ялгуурлан гадуурх үзлийг сөрөн түүхэнд өөрсдийн нэрээ үлдээж чадсан алдартай хүмүүсийн дүрүүдийг маш чадварлагаар амжилттай амьлуулсан тэрээр баг багаар олон нийтэд танигдж эхэлсэн байна. 2018 онд бүх дэлхийн нийтэд түүнийг танилцуулсан алдарт кино болох Black Panther Marvel-ийн нэг л кино гэдэг нэрээр биднэрт мэдэгддэг боловч Америк улсад цоошин тесрэлт болж чадсан юм. Анхны хар арьстай баатрын тухай мөн хар арьс найруулагч гээд кино багийн хамт олон нийтдээ өнгөрт артнаас бүрэлдсэн байв. Энэ кино нь нэг ялангуяа African American иргэдийн таашаалд ихээхэн нийцсэн кино болсон бөгөөд тэд кино театрт ирэхдээ өөрсдийн үндэсний хувцаач өмсөн ирцгээдэг байсан байна. Холливуудын кинонууд донд өнгөт арьснууд гол дүрдэн тогсон кино тиймч амжилттай ашиг олж чаддаггүй байсан хэвшмэл ойлголтыг эвдэж хүмүүсийн санаанд ч багтаагүй их амжилтыг гаргасан кино болсон юм. Ялангуяа Америкт энэ кино бодит сенсац болж чадсан бөгөөд кино гарсан 2018 он Хойд Америкийн бокс оффист ашиг орлогоороо бүх цаг үеийн 3 бичигдэж чадсан байна. Энэ үзүүлэлт нь Avengers-ууд гээд Marvel-ийн бүх кино дундаас
хамгийн ашиг орлоготой киноны нэгд жигсэж чадсан байна. Энэ үзүүлэлт нь Avengers-ууд гээд Marvel-ийн бүх кино дундаас хамгийн ашиг орлоготой киноны нэг болж чадсан байна. Энэ кино нь Америкийн нийгэмд энгийн нэг кино биш, нийгмийн нэг шинэ бэлэг тэмдэг үнэт зүйл болж өгсөн юм. Chadwick-ийн тус кинонд тоглохоос гадна өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн зүйл нь Африк аялга байв. Угтаа бол Marvel-аас тус киног Америк дуудлагаар хийхээр төлөвлөж байсан байна. Chadwick нь Африкийн хаан тус Америк эсвэл Англи дуудлагаар ярих нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд цаашлаад улс төрийн үл ойлголтыг үүсгэх магадaltaй гэж үзэн өөрийн бодлоо илэрхийлсэн байна. Найруулагч нь Африк аялга үзэгчдэд төвөгтэй ойлгомжгүй байна хэмээн түүний саналаас татгалзсан ч Chadwick хэрвээ үзэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд гэвэл Африкийн үндэсний соёлыг харуулж чадахгүй, Европын соёлд дарагдсан кино төдийлөн амлахгүй гэж хэлсэн байна. Түүний ятгалгын дунд Wakanda омгийн бүх дүрүүдэд тоглосон хүмүүс Африк аялгатай англи хэлээр ярих болсон ба мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван кинонда тоглосон байна. Эцэст нь энэ тал дээр кино шүүмжлэгчдээс өндрөөс өндөр үнэлгээ аваад зогсохгүй олон нийтэд маш өндөр сэтгэл төрүүлж чадсан байна. 40 насны дээрээ цэцэг мэт дэлгэрсэн түүний амьдрал эд хийж бүтээх насны дээрээ байв. Black Panther 2-ын дүрд тоглох нь тодорхой болж Японы эртний түүхээс сэтвүүлсэн өнгөт арстан баатар Яскегийн дүрд ч гэсэн тоглохоор болоод байв. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 28-ны аимшиг тэр өдөр Chadwick Boseman 43 наснда хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Шалтгаан нь бүдүүн гидсний хор тавдар байсан юм. 4 жилийн турш хор тавдартайгаа тэмцсэн Black Panther болон бусад кинонуудад идэвхтэй амжилттай дүрүүдээ бүтээсэн байна. Өдөр ирэх тусам муудаж буй түүнийг харж буй фэнүүдтэй зориулсан. Би зүгээр л хитрхи Black Panther шиг байхыг хүсээгүй дээ. Жин жоохон хайсан юм а хэмээн худлаа хариулангаа нийгэмд сайнаар нөлөөлсөөр ирсэн байна. Тэрээр эцсийн мөч хүртлээр өдөр тутмын төлөвлөгөөнийхөө дагуу хэвийн амьдралаар амьдарсан байна. Олон ярьцлага шоу нэвтрүүлэгт оролцсон өөрийнхөө өвчнийг умартан олон өвчтөе хүүхдүүдэд итгэл сэтгэлийг бэлгэлэн сүүлийн мөч хүртэл амьдарсан байна. Өнөөдрийн бичлэгийг маань таалан сойрхсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрөөс эхлэн Black Panther буюу Cheetah King миний би энэхүү багийг зүүхгүйгээр дараагийн бичлэгүүдэд оролцох болно. Black Panther зориулсан сүүлийн бичлэг Black Panther-ийн багтаа ийхүү өндөрлөж байна. Бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай залуусаа.